За энд нэг бичлэг байна. Тэгээд гарч ирэх нь болохоор What's a day like in the life of Eckhart гэдэг нь Eckhart Tolle-гийн амьдралын нэг өдөр нь ямар байдığım бэ гэсэн асуултанд хариулсан юм шиг байна. Гэтэ энэ бичлэг нь бол нэг Eckhart Tolle Food гэсэн тийм одоо плейлист юм одоо тэрэнд орсон бичлэг байна. 11 жилийн өмнө. I was watching a talk with you and Neil Donald Walsh, and he said, we both wrote great books, but the difference between him and you is that you live it. And so first, I just got to thank you for being such an example for something that's truly missing in most of the world. But my question is, what's a day like in the life of Eckhart? I was watching a talk with you and Neil Donald Walsh. За Neil Donald Walsh гэдэг нь нөгөө дөлгөн уншаад байдаг бурхантай хийсэн ярилцлага гэдэг номыг бичсэн хүн байгаа. Тэр хүнтэй одоо хийсэн ярилцлагын чинь бичлэгийг нь би бол сонсч байсан гэж байна. When he says that you know both wrote the great book. And the different. Тэр хүн юу ч хэлсэн гэсэн чинь за бид хоёр бол ингээд хоёулаа их тийм маш сайн ном бичсэн гэж байна тийм. Гэтэ ялгаа нь юу вэ гэхээр difference between him and you гэж байна тийм. Тэр хүн тэгээд Eckhart хоёрын ялгаа нь юу гэхээр is that you live it гэхээр одоо энэ зүйлээр амьдэрдэг одоо бичсэн ном дээр байгаа шигээ амьдэрдэг гэсэн үг. Тэр нөгөө хүн бол сайхан ном бичсэн тийм одоо бурхантай хийсэн ярилцлага гэдэг гоё ном бичсэн. Гэхдээ нөгөө тэр хүн бол өөрийгөө тэргээр амьдрдаггүй гэдгээрээ л хэлж байгаа юм л та. Тэгж бол хэлсэн гэж байна. And first I just got to thank you for being so. Таныг одоо энэ юуны өмнө бол одоо танд баярлалаа гэж хэлмээр байна. Юунд гэхээр being such an example for something that truly missing the most that тэний дэлхийд одоо маш чухал дутагдaltaй байгаа энэ зүйлүүд дээр бол одоо үнэхээр дутагдaltaй байгаа энэ зүйлүүд дээр та ингээд төлөв жишээ болж байгаад чинь талархаж байна гэж хэлж байгаа маань. Тэгээ миний асуулт болохоор таны одоо яг амьдралын чинь нэг өдөр ямар шуухан байдсан болоо гэж би бол гайхаж байна гэж хэлсэн юм байна. But my question is, what's a day like in the life of Eckhart? It sounds like a bad reality TV show, but тэгээ миний асуулт бол зөвхөн нэг reality TV гэдэг чинь нэг тийм хөө телевизийн нэвтрүүлгүүд нэг тийм юу болж исэн шүү дээ. Сонирхолтой юм болж исэн шүү дээ. Ингээд ямар ч бэлтгэл байхгүй тэгэл байгаараа байдаг. Тэгэл тэр бичлэгийг ингээд тоолуулдаг. Тэгэл хүмүүс тэр нэг дуртай. Тэгээ тэн дээр юу гардаг гэхээр хэн нэгэн одоо алдартай дуучин ч юм уу жүжигчин ч юм уу тэрний амьдралыг ингээд тэр чигээр ингээд дэлгүүр мэлгүүр явж байгаа гэр бүлийнхэнтэй ярьж байгаа. Тэр байдлын зүгээр ингээд телевизээр ингээд харуулсан тэр reality show шиг л юм сонсогдож байгаа байх гинэ. It's not terribly interesting. Тэгсэн чинь миний амьдрал бол тийм айхтар сонирхолтой биш ээ гинэ. It's very ordinary. Энэ бол маш энгийн амьдрал байгаа. When I'm traveling, it gets a bit more interesting because there's би дэштэйшээ аяллаар явбал яхаа жоохон сонирхолтой байдаг. Plane to catch and there's a hotel and тэгэл хонгоцсондоо суух тэгэл буудалд байх амьдрах тэр зүйлүүд нь сонирхолтой. So on. But when I'm not traveling, it's extremely ordinary. Яг дэштэйшээ аяллаар яваагүй бол ерөөсөө маш extremely ordinary гэдэг нь ерөөсөө маш энгийн амьдрал байдаг. I love being, so there's always set aside time for just being still or walking in nature. Би бол байх дуртай гэнэ. I love being. Ерөөсөө зөвхөн оршин байх дуртай. Тэмчээс тэрэндээ зориулж ингэж тусдаа ингэж цаг гаргаж өгдөг гэж. Тэгээ зүгээр л байх. Just being still гэдэг нь ингээл
хөдөлгөөнгүй ямар ч юм хийхгүйгээр ингээл зүгээр оршин байх тэрийг яриад байна. Тэгээ эсвэл walking the nature байгальдаа даалгах. And I'm notorious for not meeting deadlines. Тийм алдартай гэн ингээд ямар нэгэн тийм deadline гэдэг чинь нэг тийм цаг хугацаанд болсон төсөл ч юм уу одоо хуваар муур гаргацсан одоо тэр өдрийн тэдэн цагт энэ бэлэн байх хэрэгтэй гэсэн нэг тийм тэр deadline гэдэг ингээд яг энэ цаг өдөртлөг бэлэн байх хэрэгтэй яасан байх хэрэгтэй ч гэдэг тийм. За тэрийг ингээд not meeting гэдэг нь тэрүүгээр ингээд юмнуудыг хийдгүүгээрээ жоохон юу гэнэ notorious гэдэг ч алдартай гэх юм уу. And everybody knows when they say there's a this needs to be done, this thing needs to be done by so and so. Well, we'll see. Бүх хүмүүс л мэддэг. There's one day say this that the хүмүүс мэдж байгаа шиг ингээл хүмүүс одоо бүхэл юм төлөвлөөл тийм ээ. Тэгэл энэ ажил одоо тэр өдрийн тэдэн цаг дууссан байх хэрэгтэй гэсэн баахал юмнууд л байж идэг. See. And I love night times, so I sometimes don't go to bed until 1:30 or 2. За би шөнийн цаг амьдрал дуртай гинэ шөнө одоо сэрүүн байх дуртай. Тэгээ бис орлогоо явахгүйгээр ингээд байж байгаад шөнийн 1 цаг 30 минут эсвэл одоо шөнийн 2 цаг хүртэл байдаг. Sleep about 5 hours гэдэг нь 5 цаг хавцаалаад онцдог. And sleep about 5 hours. And I like little things, going to a cafe, have a... Тэр тийм жижиг шүжиг зөвс тийм ээ хүний анзаарахгүй зөвлөнгийн зөвлөд кафе одоо газар очиж явах юм уух юм уу. Coffee somewhere. Nature, as I said, love walking in nature. Reading occasionally. Тэгээ байгальд алхах. Тэгээ зэмдээ ном унших. Being, doing whatever needs to be done. People call. There's always things that need to be done. I do them quietly. Doing whatever needs to be done. People call. There's always things that need to be done. Тэгээ ямар нэг хийх ёстой ажлууд байдаг хүн болгонд тэрийг бол хийх дуртай. Do them quietly. Тэр ажлуудыг бол тийм чимээгүй хийдэг. Some things don't get done at all and then they disappear. Зарим ажлууд бол ерөөсөө хийгдлээ орхичдаг. Тэгээ би тэгээ байхгүй болчдөг. Easier for you, right? Yeah. Ингээд disappear гэдэг нь хүмүүсэд та тэгээж ингэж янз янзын гоогаал тэгээд л байхгүй болчдөг нэ. Цухтаад. Are you still able to go out in public though and та тэгээд олон нийтийн газар олон нийтэд ингэж ер нь байдгүй олон нийтийн газар ч юм уу. Still able to go out in public? Well, that is interesting. I go out usually with a baseball cap, which наач сонирхолтой асуулт юм. Би ер нь бол тий олон нийтийн газар бол хаяа явдаг. Хөвчлэн ийм baseball cap гэдэг нь тийм нэг малгай байдаг шүү дээ. Baseball тоглодог хүмүүс. Тэр малгайг өмсөд явдаг. I never really liked, but I've been wearing them for years now. Гэтэ тэр малгайд бол би нэг тийм дуртай биш ч гэсэн ер нь бол тэрийг өмсөд их олон жил болж байна. And because I love privacy, I love to be invisible. I love to. Тэг ягаад гэхээр би одоо өөрийнхөө хувийн асуудлаа өөртөө байлгахад бол дуртай байдаг. Тийм учраас би ингээд тийм харагдахгүйгээр олон нийтийн дунд ингээд зүгээр зариуд нэг тийм хинч биш хүн шиг тийм ингээд нуугдсан шиг хүмүүсийн харагдахгүй хүн шиг одоо малгай залгаа өмсөд ч юм ингээд явах дуртай байдаг. To be invisible, I love to be in a room and being able to just observe what goes on in the room without anybody being aware. Тэгээд ингээд хэнд ч харагдахгүйгээр нэг өрөөнд ингээд байх дуртай. Тэгээд тэр үедээ ингээд хүмүүсийг ажиглаад ч юм уу ойр орчин ажиглаад ингээд байх дуртай. In the room without anybody being aware that I'm there. Тэгээд ажиглаж байхад хин нэг нь намайг тэнд байна гэж одоо мэддэхгүйгээр.
That's more difficult now. Гэтэ одоо үед бол тэгэх нь одоо жоохон хэцүү асуудал хэцүү болсон. So often people come up, even with a baseball cap, they come up and usually Яа тэгэхээр хүмүүс ингээд заримдаа ингээд хүрээд ирдэг нэ. Тэр малгай өмссөн ч гэсэн одоо өөрийгөө нүүр царайг нуугаад ингээд малгайцлага өмссөн байсан ч гэсэн хүмүүс таниад ингээд хүрээд ирдэг. usually it's lovely. They say that it's been Тэгээ хөвчлэн тэр хүмүүс их гоё хурж ядах гоё юм хэлдэг тийм ээ. so wonderful. My life has changed. It happens almost every day. And that's wonderful. I prefer not to be recognized. Тэгсэн ч гэсэн тийм хүмүүс ирэл янз ааста таны намайг өссөн яасан гэл гоё юм хэлж ярьдаг ч гэсэн би бол ингээд хүмүүс танигдахгүй байхаар илүү байх дуртай. Тийм сонголтыг хийдэг. Тэгээ хүмүүс танигдахгүй байх сонголтыг үл хийдэг. But the moment it happens, I'm happy and I respond, and there's a loving interaction. Тэгээ яг темпо зүйл хэнийг ирээл таниал ингээд яриа өрнөд ингээд байхад бол би бас их дуртай байдаг. Одоо тэр interaction боёо хэн нэгнтэй харьцах тэр зүйлэнд нь бол их дуртай байдаг. But my preference is not to be seen. Гэтэ өөрхийн сонголт бол тэр хэн нэгэнд харагдахгүй байхаар л байх дуртай. I'm an introvert by nature, so even to go out and give talks was a very strange thing for me. Тэгээ introvert гэдэг нь ерөөсө дотгошоогоо ерөөсө өөрхийн унган чанар нь бол тийм нэг жоохон дотгошоогоо дууж өгч юм шиг тийм мөн чанартай гинэ байглаасан. Тэр тусмаа ингээд олон нийтийн газар яваа тийм олон нийтэд ингээд яриа мэрэ өгөөд ингээд байх үедээ бол Even to go out and give talks was a very strange thing for me. I knew that this тэгээд ингээд олон нийтийн газар ингээд яваад хүмүүст олон нийтэд ингээд яриад байгаа нь бол миний хувьд жоохон сонин зүйл гинэ. the universe wanted me to do. Тэгээд тэр нь бол зүгээр одоо хорон ертөнц одоо намайг юу хийлгэмээр байсан тэр л зүйл юм шиг байгаа. Гэтэ миний одоо мөн чанар бол нэг тийм хүмүүстэй ингээл элен далангүй ингээл байгаал яриад байх тийм мөн чанартай тийм хүн бол биш. Or the universe acting through me. So тэр нь бол одоо би өөрөө тэрийг хийгээгүй тэр хорон ертөнц надаар дамжуулж энэ зүйлээ бол хийлгэж байгаа. it's things one surrenders into things and then they're fine. Тэгээ энэ бол зүгээр л одоо тэр зүйлд буулт хийж өчтэй зүйлүүдийн л нэг зүйл байсан. Тэгээд энэ бол бас болж байгаа тийм буруу юм бол биш. It's not my nature to go out on stage and talk. Тэгээ миний тэр одоо мөн шин чанар бол ингээд олон нийтэд ингээд харагдаад танигдаад тайзан дээр яриад ах ийм зүйл бол өөрөөсөө биш. And so every situation brings its own challenges. Бүхэл нөхцөл байдлууд одоо өөрийн гэсэн тийм шалгууруудыг гаргаж ирж байдаг. The loss of privacy and so on is Жишээ нь одоо өөрчлөн тийм ээ ховийн орон зай байхгүй болох энэ зүйлүүд ч юм уу. could be seen as a challenge and require. Тэнийг би бол одоо тийм challenge гэж харж байгаа. Одоо шалгуур гэх юм уу. Yes, then surrender to see in this Тэгээд энэ зүйл бол одоо буулт хийхийг шаардж байгаа зүйл байдаг. world there are polarities. You gain something here, you lose something there. Амьдрал бол хорвоотч дэлхий бол ерөөсөө тийм хоёр туйлын зүйлүүд байдаг. Тийм туйлтай зүйлүүд хаа нэгэн газар ямар нэг ашиг орлого олж байхад нэг газар нь одоо ашиг орлого нь байхгүй болж идэх гэдэг юм уу. In the world of polarities on the surface level, you Энэ бол хорвоотч дэлхий дээр байгаа л энэ туйлтай зүйлүүдийн гадаргуун төвшөнд явагдаж байгаа зүйлүүд. experience polarities. The gain here has to be paid for something. So Тэгээд эсвэл хаа нэгэн газар тийм одоо ашиг нэмэгдэл орж явах нөгөө газар нь одоо гарч the fact that the teaching has gone out to so many people, that's wonderful. Of course, then, yes, privacy is lost. That мэдээж ингээд гадагшаа одоо хүмүүст янз янз ийм
заах тийм чиглүүлэх юмнуудыг ингээд хийж байгаа тийм ээ. Тэр нь бол өөрийнх нь хувьд жоохон алдагдал юм байл та. Тэгэхээр хувийн орон зай байхгүй болж байгаа юм шигээр тийм алдагдаж байгаа юм шигээр одоо өөртөө байгаа тийм. That the teaching has gone out to so many people. That's wonderful. Of course, then, yes. Тэгээ өөрийнх нь одоо хичээл сургаалууд хүмүүстэр очиж байгаа. Энэ зүйл нь бол одоо гайхамшигтай ч гэсэн. Privacy is lost. Өөрийнх нь хувийн орон зай байхгүй болж байгаа. That need to accept that. Энэ зүйлийг бол одоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Before I had privacy, but very few people were reached by the teaching. Өмнө нь бол надад тэр одоо хувийн орон зай байхад их цөөхөн хүмүүс хүрч исэн. Well, I did workshops in the 80s and early 90s. Тэр үед бол тэр миний хувийн орон зай байх үед би 80-аад 90-ад оны үед бол тийм сургалтууд бол хийж исэн. There was one evening talk in England that had been scheduled. Nobody turned up. Тэр үед Англид одоо нэг удаа сургалтаа зарлаад ингээд сургалтаа хийхэр болж исэн. Тэд ирсэн чинь нэг ч хүн ирээгүй гэнэ тэр сургалтанд. I was alone. I just sat there. Тэгээд тэн дээр зүгээр л ганцаараа л тэгээд суугаад исэн. But I had my privacy. Гэтэ өөрийнх нь хувийн орон зай бол тэнд байсан. And then I had a workshop once scheduled. Usually I had about 7, 10, 12, 15 people for little workshops. Or one workshop had been... Тэг хөвчлэн би бол ямар нэг тийм сургалтаа ингээ явуулах үед бол 7, 10, 12, 15 хүмүүс одоо цугладаг байсан. Жижигхэн нэг тийм сургалт энэ чанартай тиймэрхүү зүйлүүд бол хийхэд. Somebody organized a workshop for me and I arrived for a weekend, Saturday and Sunday. One person turned up. Тэг бас нэг удаа ингээд хэн нэгэн миний өмнөөс тэгээд сургалт зарлаад тэгээд зохион байгуулалт бол хийж өгч ирсэн. Тэгээд тэр нь бол одоо хагас сайн бүтэн сайн өдрүүдэд одоо явагдахаар байсан гинэ. Тэр ингээд сургалтаа хийхэд хүрээд ирсэн чинь нэг л хүн хурж ирсэн гинэ. Waiting at the door and said, "Okay, let's do it." Тэгээ ганц л хөрөл тэр үүдэн дээр нь хүлээж ирсэн. Тэр тэгвэл тэгээд одоо сургалтаа хийгээд тэр хүнд одоо сургалтаа өгч ирсэн. So not that many people were reached, but I was wonderful privacy. Энэ юу харуулж байна гэхээр одоо миний хувийн орон зай байх үед бол их олон хүмүүст миний сургаал ном одоо хүрдэггүй байсан. Гэтэ миний хувийн орон зай байсан тийм. No. So that's how it is. It's simple. I don't live in an ashram. Энэ миний амьдрал бол маш энгийн. Тэгээ би ямар нэг тийм ашрамд бол амьдэрдэггүй. Ашрам гэдэг нэг тийм том сүм одоо бяцлаглалын төв ч юм уу тийм ээ. Сүм дугуйн ч юм уу тиймэрхүү юмд бол амьдэрдэггүй. Where some spiritual teachers live in ashrams. Тэгээ зарим сүнслэг багш нар бол тийм нэг төв сүнслэг төв бяцлаглалын төв ч юм уу тийм зохион байгуулалттай сургалтын төвд бол амьдэрдэг. Where they're surrounded by people who go. Тэр багш нар бол ингээл маш олон тийм дагчуудыг өөрөөр тойруулаад амьдэрдэг. Тэд нар ингээл хоёр гараа ингээл залбирч байгаа юм шиг барьж байгаа л ингээл мөргөөл бүхэлзөөл ингээл тойрол ингээл амьдраад байдаг гэж өөрөө үзүүлж. And that can be, of course, comforting for a while to the ego. Тэгээ энэ яаж юм гэхээр яг мэдээж тийм тухайн хүндээ одоо багштай бол их тийм нөмөр нөөлөгтэй юм шиг бол байж болно. Ихсэг хугацаанд бол тийм. Ego, if you still have an ego, hopefully. Тэр нь хэн гэхээр одоо эго тийм чухал бол байж болно. Not the spiritual teacher. Юу гэж вэ? Comforting for a while to the ego, if you still have an ego, hopefully. Харин тэр сонслог багшд эго байвал тийм. Тэр эгогийн хувьд бол ингэж байгаа нь бол тийм бахан хүмүүсээс тойруулаад өргө тэгэл тэр хүмүүс мөргөөл ингээд байгаа нь бол одоо эгод бол маш их тийм нөмөр нөөлөгтэй байх бах. Хэрвээ тэр сонслог багшд эго байсан бол
Гэтэ тэр сүүлэг багшд нь бол биш тийм. spiritual teacher. But it's not good. I prefer to be in normal everyday life, and Гэтэ би бол ингээд зүгээр яг энгийн л амьдралын өдөр болгоныг одоо энгийн байлгахаар л одоо амьдэрдэг. Тийм амьдралыг бол сонгодог. Go to the supermarket and so on. It's Тэгээд өөрөө тэ хоолны газар тэ супермаркет гэдэг чинь нэг тийм юм л байдаг. Тэгээд дэлгүүртэй тийшээ өөрөө очивол тэгэл өөрөө шопингоо хийгээл маш энгийн л тийм амьдралаар л амьдрах дуртай. so it's not interesting. Тэгээд энэ бол нэг тийм сонирхолтой бол биш баха. Unfortunately, Харамсалтай тийм. Энэ залуу бол мэдэх гээд байгаа шүү дээ. Таны амьдрал бол их сайн сайхан тийм сонирхолтой амьдрал байгаа бах та. Тэгээд та тэрийг л одоо хуваалцаач л гэж л асууж байгаа тийм. Гэтэ өөрийнх нь амьдрал бол маш энгийн. Тэгээд энэ жоохон сонирм чамд өөрт ч юм бол харамсалтай байна. Одоо сонирм биш баха. and not even glamorous, except occasionally when I visit Oprah. Then suddenly, Тэр тусмаа одоо glamorous биш гинэ. Glamorous гэдэг чинь ингээд чинэлэг хүмүүс чинь ингээл орон барай чимэглээл, гой мод тариал, том ордон тийм үү ингээл бүр музей шиг эсвэл одоо ерхийлэгч ордон шиг ч юм уу. Тэр glamorous гэдэг ингээл хүн орж ялаа, ямар гой ингээд гайхмаар тийм бол биш гинэ. and not even glamorous, except occasionally when I visit Oprah. Then suddenly, Гэтэ хэзээ биш үү гэхээр өөрхөн амьдрал бол тийм айхтар гоё гэлцэл болсон бол биш. Гэтэ accept гэдэг чинь тэрнээс гадна хэзээ тийм үсч юм гэхээр Oprah гэдэг нэг Oprah Winfrey гэдэг эмэгтэй байдаг шүү дээ тийм. Тэгээ энэ хоёр чинь найз анх тэр номын одоо олон нийтэд түгэж өгсөн, танилцуулж өгсөн шүү дээ. Тэр эмэгтэйд зочилж очиход бол яа тэгний хай нэг зочилж очиход driving into the gates open to the big mansion, and you drive in. Oh, тэр эмэгтэй гэрт очихоор ингээл ерөөсөл том хаалга нэгдэл тийм бүр тэр эмэгтэйч бүр тэр бомтон ш тийм. Тэгэл ингээл тэр замаар нь ингээл явахаар ингээл бас гайхамшигтай л юмуд байдаг юм байл та ордон шиг тийм. Үзүүлэг ногоо засчихсан ингээл байгаль маяглаад юу гэдэг юм. Маш л том л гэр оронтой тийм. Тэр big mansion гэдэг бүр ингээд юу шиг mansion гэдгийг ч одоо юу гэмээр юм те ордон тийм бүр ингээд зөв нэг байшин биш бүр ингээд Англид байдаг штэ нэг чинэлэг газрын эзэдүүд амьдардаг тэр чинь юу гэвэл эзэмшил баг шүү тийм эзэмшил газрын нэг тийм ордон шиг юм байна. but otherwise not that much glamour. Тэрнээс гадна бол ерөөсөө нэг тиймэрхүү миний амьдрал бол нэг тийм айхтар glamorous байдаг үнэ ингээ гайхамшигтай тийм гоё тийм өөрөө бол одоо чинэлэг мөнгөтэй л хүн шүү дээ. Гэхдээ тийм амьдралыг бол өөрөө сонгоогүй юм байна л да. Thank you. За ингээд бичлэг дуусч байна. За нэг юм бичлэг байна. Гэтэ хоолтой нэг холбоогүй юм. Яагаад хоол гэсэн юм бол